Альга та тэр нь кино үзээд ойлгох уу? За, нохоноос бол дээр ухаа минь өгшөө. За, хөөе, орж ирж гэн шүү. Байранда. За. Кино сонгох яагаад юм хэцүү байдаг вэ? Энэ эдэг харта дахиад л ямар кино үзэхээ сонгож чаддгүй. Энэ хэд бодгүй. Sky Media болон Go Plus-аас кино үзээд Шанхай Disneyland руу гэр бүлээр аялах ба өөр олон бэлгүүдийн эзэн болох боломжтой штэ. Кино багцаа идэвхжүүлээд гэр бүлэрээ Disneyland-аар аялаарай. За сайн уу манайхан. Ойрд Солонгос олон ангид кино эхлүүлээгүй яваад байсан тул та нартаа онц сонирхолтой нэгэн кино ярьж өгөхөр шийдлээ. Сандарч твдэж хүнд нөхцөл байдалд орсон үедээ хүний тархины сэтгэн бодох чадвар эрс нэмэгддэг шиг яг ийм нөхцөл байдалд орсон үедээ нүдээр үүсгэн юм бүхнээ фото зураг дарсан мэт эргэн сандаг. Ой тогтоолтын гоц авьяастай мөрдөгчийн тухай өгүүлэх 2020 оны Tell Me What You Saw буюу харснаа хэлгэх нэртэй киног энүүдээ онцолж байна. Нэр энэ кинонд маань хан хитэ нэрээрээ бидний хичнээн танилцуулсан томогч жүжигчин Жан Хёг болон Girls Generation хамтлагийн гишүүн Чо Сюн нар тоглосон бөгөөд та бүхэн киногоо бүрэн ихээр нь Монгол дуу оруулалтаагаар үзэхийг хүсвэл Sky Media-гийн Hot Series болон Go Plus-ийн Basic Plus багцыг идэвхжүүлэн үзэх боломжтой шүү. Одоо энэ бүгдээрээ кинонд орцгоё. Кино эхлэхэд Час үеийн гих нэртэй нэгэн дунд сургуулийн сурагч охин хичээлээ тараад гэртээ арих гэтэл нүүр нүдгүй усан бороо орж эхэлдэг. Сургуулийн үүдэн чөхөр ирсэн найз нь түүнийг хамтдаа явъя гэд охинч баяртайгаар найзтайгаа хамт явцгаав. Үзэг солигдоход гудамжинд хүнсний ногоо зардаг 8-ачд мөн нөгөө хүчтэй борон сулууд ногоо цагаагаа бүтээгээд бас хөөрхөн сандралтах ба тэр 8-ачдын дундаас нэг ихч гинтл шар өнгийн жижиг шөхөр бариад найзтайгаа хамт яваа Сүйэн охиныг олж хараад араас нь гараараа тохиж зангаа тэгэллээ шүү. Учир нь энэ ихч маань хэл ярианы бэрхшээлтэй нэгэн бололтой. Гэтэл Сүйэн охин ихчийг олж хараад бүр шал танихгүй царайж нүрээ буруулахын тэрэ найзаасаа ичиж зовсноо яасан бүр гүрийгээд идэв шүү. Эгч болохоор охины араас тохид зангаад л хамаг чадлаараа шөхрөө өгөх гээл зүтгэх ба энэ явцдаа тэрээр машин зам руу орж улмаар хурдтай явж исэн машинд хүчтэй мөргүлэн ундаг. Охин осны чимээнээр эргэн хартал нөгөө эгч мэн зам дээр ухаангүй хөвтөх ба цус нь борооны устай холилдон өрсөн. Гинтл болж үйл явдлыг ухаарсан Сүйэн охины нүднээс нулимс бөмбөрөн ээжээ хэмээн ашгарсаар түүн рүү гүн очих ба эгчийг дайрсан автомашин харин ослын газраас зүгтэн явж байгаа нь харагдана. Ингээд үзэг солигдоход охин эмнэлэгтэй байх ба ээж нь харин яаралтай мэс цасд орсон байв. Удалгүй охины аав нь уйсаар орж ирэх ба араас нь цагдаагийн мөрдөгч мэдүүлэг авахар ирдэг. Охины авч мөн адил хэл ярианы бэрхшээлтэй нэгэн байсан тул энэ мөрдөгч нэлээд богинодох ба энэ янзаараа энэ бяцхан охин эдний дунд л хэлмэрч их л дээ. Дуудлагүй хаалгааны өрөөнөөс эмч гарч ирээд тэдэнд өвчтөн аварч чадсангүй хэмээх гонигт мэдэгд болгов. Хөөрхийн аав охин хоёрын хувьд хөөх тэнгэр хөмөрхшгөл болж ямар ч аргаар хамаагүй авраад өгөөчтэй хэмээн гуйсаар цөрхрэн уйлцгаана. Мөрдөгч одоо оршуулгын дараа мөрдөн байцах ажиллагаа эхлүүлээ ухааны бодоод тэндээс гараад явах гэтэл Сүйэн охин ээжийг нь мөргсөн машин дугаарыг бүр машин дотор байсан хүмүүсийг хүртэл яг та харсан тухайга чангаар ойрлон хэлэх ба энэ мөчөд мөрдөгч түр азнаж жаахан хүүхдүүд яаж ийм нарийн зүйлсийг нэг нэгэнгүү санаж байгааг гайхаж өргөв. Тэргүй осоос хойш Сүйэн охин өөрийн зарим онцгоймж тохиолдсон үйл явдлыг санахтаа цаг хугацааг ухрааж яг л фото зураг мэт бүх зүйлсийг харж санаж тогтоож чаддаг өөрмөц чадвартай болохоо олж илрүүлсэн байдаг. Тэр бороотой өдөр түүний ээж машинд мөргүүлээд газар унсан хэрнээ эцсийн мөч хүртэл шөхөрлөө гараа зан охиноо бороонд норчихгүй хэмээн санаа зовниж байсан гэж бодохоор үнэхээр гонигтай байгааз. Гэтэл ослоо гаргасан жолооч нь огц огслгүй хэргийн газраас шууд бултаад явсан байгаа юм. Сүйэний санаж байгаагаар машины улсын дугаар нь 5897. Мөн хар өнгөтэй. Тэр машин дотор нь бейсболын малгай өмссөн эрэгтэй. Арын суудалд нь 7-8 насны орчмын эрэгтэй хөх сууж байсан гин. Мөрдөгч охиныг агшин зургийн хугацаанд ийм их зүйлийг санах боломжгүй гэж үзсэн ч худлаа хэлсэн бол хариуцлага өрн шүү хэмээн сануулад хэлсэн бүхнийг нь тэмдэглэж аваад явдаг. Олон жил өнгөрсний дараа Сүйэн охин төрлөх хот тосгондоо орон нутгийн эрүүлийн цагтаа хийдэг болжээ. Нэрэл онцгой чадвараа ашиглаад цагдаагийн мөрдөгч хийх нь зөв шүү дээ. Гэвч жижиг тосгон тол өдөртмийн ажил нь өрдөөл алдагдсан мал амтны араас хөөцөлтөөс хитэрдүү байлаа. Сүйэн нэг удаа шөнийн ээлжинд гарахын өмнө гэрээрээ ороод хувцсандраас сольж оройн хоол идэхээр очдог ба аав нь харин түүнд чавчээ далайн байцааны шүл бэлтгэсэн байв. Сүйэн аавынхаа хийсэн хоолыг идэж байхдаа гинтл өнөөдөр ээжийнхээ төрс өдөр байсныг санах ба үүнтэй зэрэгцээ зургатаар нэгэн эмэгтэй ор сурггүй алга болсон тухай мэдэг олж сонсдог. За гэтэл яг энэ шөнө тосгонд аадар бороо зутгаж төгчл үйлчлэгээний ажилчид борооны ус зариулахаар ажиллаж байх ба ажлаа дуусгаад явахын өмнө нэг ахгүй эргэн тойрны ажилтал голын ойролцох жалганд хальт ямар нэгэн сэжигтэй зүйл олж хардаг ба гэрлээ тусгаад хартал хар чамдаамтай зүйлөө. Бүр сайн харуул. Чамдаамнаас нь хүний гар цоож байт юм да. Улмаар авахуйч айж балмагдан орон нутгийн цагдаа руу дуудлага өгдөг. Мэдээж энэ дуудлагыг шөнийн ээлжтэй байгаа Сүйэн аван шүү дээ. Яаж ч нэг согтуу толгой цагдаагийн газарт нунтаад байсан тул хамт ээлжтэй байгаа эрэгтэй цагдаа түүнийг мандж үлдэх болж Сүйэн ч одоо нөгөө цүнхний өчрөг болохоор ганцаараа явахаас өөр аргагүй болдог. Сүйэн хэргийн газар очтол ус зайлуулж байсан ажилчид чамдаамд хүний цогц байх магадлал өндөр байна гэж хэлэхэд Сүйэн ч сандрал давтаж даруй нэмэлт түвш дууттал нөгөөд нь дор хаяж 10 минутын дараа ирэхээр
Одоогийн нөхцөлөд тэр чимдам нь юу юуг гол руу урсаад явчихаар аюултай харагдах ба мөн энэ бөглөө газарт хяналтын камер гэхээр зөвлж байсангүй. Сюэн жайлуулах боломжтой байж бүх улмөр чамдамны байрлалын зургийг утасныхаа камераар авах гэж хичээх ба чамдамд ойртох үедээ шавар тальтран өнөөх чамдам дээр унаж тэр хаваар нэг хүний мөчсөн цогц тархан тэр. Хэргийн газар нь үнэхээр нүд тальтрам дээрээс нь маш их замбрааг болсон байх ба Сюэнч гүн айц давтав. Удалгүй нэмэлт хүчирч цагдаагийн газрын Ян Ахмад Сюэний инх замбрааг байдал үүсгэсэн хэргийн газрыг сүйтлсэн гэд нүүр нүдгүй загнаж гарлаа. Сюэн амхандаа бүх улмөрийг зургаар баталгаажуулсан хэмээн тайлбарладагч утас нь усан тунж эвдэрсэн байв. Тэр үе чүүх хэмлэгийн шинжээч хэргийн газраас ром хэлбэртэй гатаа чихэр болдог ба энэ яванд маш ноцтой хэргийн сэжүүр болох шинжтэй бол явчлаа. Дээхэн үед нэг цуутай цуврал алуурчин гатаа чихрийг хэргийн газараа үлдээдэг байсан юм шиг байна. За тэгээд гайтай чихүү гатаа чихүү тэр чихрээс болоод энэ хэргийн мөрдөн шалах ажиллагаанд бүр онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасаг руу хуваарлагдах болдог. Маргааш нь болоход энэ бүсийг хариуцсан онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ахлагч Хуан Хоён гэх харваажин ширүүн характертай эмэгтэй өөрийн биеэр ирж энэ хэргийн газартай танилцах ба Сюэнийг дур мэдэн хэргийн газрыг бошнүүлсэн гэд маш ширүүнээр шүүмжлэхтэн дээрээ. Сюэн угаасаа том олдоо гаргасан тул цагдаагийн оффист очиж хурлын өрөөнд гэмээ хүлээх тайлбар бичиг үлдээд сууж байдаг ба үзгээ газар унгаагаад ширээн доогуур ортол яг тэр өрөөнд томчуул орж ирээд нөгөө хэргийн талаар хэлцээд эхэллээ шүү. Сюэн чарнд банцсандаа ширээн доогуур нуугдсан хэвээр л байлаа. Улмаар хэргийн газар бошнүүлсэн гэд орон нутгийн мөрдөн шалах баг болон хүн хэрэгтэй тэмцэх тасгийн ахлагууд хоорондоо маргалдаж үгүй Сюэн ч эцэстээ ширээн доороос гарч ирээд өөрийн санаачлагаараа алдаага хүлээн зөвшөөрч хэргийн газрын байр байдлыг нэг нэгэнгүү санаж байгаагаа хэлдэг. Сюэн дахин нэг удаа өөрийн гайхалтай ос нэмжин ачаар хэргийн газарт байсан чамдаамны хээ уулз байрлалын налуу хажууд нь үлдсэн пүүсний мөр чамдаанаас цуух гарын хуруунууд тэнгэрөө зааж исэн гэд бүх зүйлийг нүдэнд харагдтал дүрслэн тайлбарлав. Үүнийг сонсоод хүмүүс харанхуй шүн ийм олон зүйлийг харж нэг үчлэн тогтоох боломжгүй гэд итгэхгүй байсан ч яг тэр үед нөгөө өвдөрсөн утаснаас нь ашгүй зургуудыг сэргээж чаддаг ба улмаар зургуудыг нэгэд үздэл Сюэний ирсэнтэй яг таарч байла. Хурал дуусны дараа хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хасгийн ахлагч Хаён уг хэргийг өөрөө хариуцсан аавна гэж мэдэгдээд гарч одов. Маргааш нь болоход Сюэн маань хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасаг руу дуудагдах нэрээ. Сюэн ч одоо өдөөгийн цагтаа намайг юуны учир хот руу дуудах нь вэ? Хуаны боцоор дахиад очтол тэр тасгын зөвхөн сургаггүй алга болсон хэрэг болон цуврал алгын хэргийг хариуцдаг болохыг олж мэдв. За нөгөө хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн төмөр хатагтай Хаён гойчин Сюэнийг өрөөндөө дуудаж уулзаад ой санамж нь яагаад ийм сайн ажиллагдлаар хэдэн асуулт асуусан болоод удалгүй машиндаа суулган хаа нэг тийш дагуулan явлаа. Явж нэг сонин хуучин байрлан гадаа булгаснаа нөгөө анаа чин Сюэнийг дотгош ганцаараа ороод гурван давхар түүний хүлээж байгаа хүнтэй уулзахыг даалгав. Текстнээ хэлж байгаа. Хэрвээ чи өөрийгөө сайн нотолж чадвал магадгүй карьер ахих боломжтой шүү. Ухааны мэлээ хийж ба. Сюэн 3 дугаар давхрын цахилгаан шатаар гараад урт коридороор алхасаар хорооны хийгээр нээддэг чойчтой хаалганы өмнө очлоо. Удалгүй нээх муухай дуу гарснаа хаалга автоматар нэгтлээ. Өрөөний өөр амьсгал нэг тийм чихүүц төрөм хажин чихтэй мэдрэмж төрүүлж байв. Харан хууранд үйж хар нарны шил зүүс нэгэн ирхэм хяналтын камераар Сюэнийг ажиглах ба гэнтэл чанга яригчаар чимээ гаргаж Сюэнийг холиход дэлгүй хөлөнгөө зогсохыг тушаахан тэр. Нүүр тулж уулзаагүй хэрнээ тэр нууцлаг ирхэм Сюэн тандан чи 170 см өндөртэй 50 кг гарын жинтэй өөртөө итгэлгүй дуу олоотой алхах чимээнээс ч сонсоход нугасны морилттай урт богино хөлтэй амьдралдаа хизээж өндөр өсгий тоглож байгааг болтой. Хувцсны чинь үрэлцэх чимээнээ сонсоход хямд даун хувц өмссөн байна гэдэргэд анх уулзж байгаа хэрнээ бүр амар крипи мэрэд эхэллээ шүү. Сюэн ч одоо айх гайхан зэрэгцээд дэжэтэл тэр хүн Сюэнийг энэ өрөөнд хүрэх замдаа харсан бүхний дүрслэгийг тушаав. Сюэн ч үүдний харуулны байр байдал 3 дугаар давхар тэтгэнгэр ласч байсан гэдгийг маш тодорхой дүрсэж энэ асуултанд амжилттай хариулдаг. Дараа нь нөгөө хүн сүүл гарсан чамдаамтай цогцны эргийн газар цугласан хүмүүсийн дунд с ิจ гтэй хүн харсан хэсгийг лавлав. Сюэн ч тун хачин төрхтэй нэг хүнийг санаж бохор үстэй 190 см өндөртэй гартаа нохон гинж байсан тухай дүрслэлтэн хэлдэг. Тэр үед гинт нөгөө нууцлаг ирхэм автомат тэрэгцэртэйг Сюэний өмнө гарч ирлээ. Тэрээр Сюэнд үнэлгөө өгөхөр шийдсэн бололтой. Чи өөртөө итгэлгүй хүсэл тэмүүлэлгүй бага насандаа трама авсан сулдорой зан чанартай. Хайр дурлалын туршлагагүй өдөөний цагтаа ихэд яг тохирсон хүн байна тэргээд хэмт доош нийж гарлаа шүү. Ийм мунхан үнэлгээ танихгүйнээс авсан Сюэн шууд л дургуйстай илэрхийлж тань шиг хүн тэгвэл ямар ч найзгүй бусдыг үл тоомсорлдог хатуу сэтгэлтэй насаараа эндээ бүксээр байгаад ганцаардаж үхэн гэд жинтэйхэн шиг хариу өрөв. Харин өнөөх нь энэ үгсийг юм чиний тоосонгүй тас тасгийн хөхөрч чи одоо явж болно. Бид дахин уулзах шаардлагагүй гэх нэрээ. Сюэн ч одоо карьераа дэвшүүлэх нь худралаа ухааны боцоор тэндээс гарч одлоо. Маргаашнаас нь хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн цагдаа нар мөрдлөгөө бөөндөө Сюэний дүрсэлсэн хачин жигтэй хүний гэрийн хаягаар яваад өгсөн байлаа. Даанч гэрт нь очисон чинь гэр нэцгүү харин гэмтэргийн нотлогоо олгож хохирогчдын зургийн цонхон дээр битүү наасан байв. Гэтэл баг эзгүй үлдсэн тэдний тасагт уг хэргийн жинхэнэ эзэн хэрэгэ үлээхэр өөрөө яваад ирсэн байдаг ба бүр хүн алхтаа ашигласан зэвсэг болох цустай алхаа үрдэлчихсэн цамцанд битүү цуснд будагдсан байлаа. Тэрээр өөрийгөө хэлж байгаа. Би бол гаатай чихрийн цуврал алуурч байна. Та нар ажлаа өлегтэй ихгүй болохоор чинь би өөрөө хүрэдэрлээ. Гинэ. Өөргөө тасга манжуулсан ганц цагта чүү айн айхтар хэрэгтэн рүү бууж өглөөлөн баривчиж дөнгөдгөө. Төвний нэрийг Кансин Хуан гэдэг бөгөөд уран бүтээлч хүн байв. Цагдаа нар түүний гэрээс маш олон гэмт хэргийн зургийг олжээ. Сиу Хуан гих энэ нөхөр өөрийгөө гаатай чихрийн цуврал алуурчин саяхан алга болсон эмэгтэй амийг бүрлгэж цогцыг нь мөчөлж зүнгэлж хайсан инээ тэрээгээд хэрэгээ хүлээн зөвшөөрдөг хэдиж хэргийн газарт гаатай чихэр үлдээдэг жинхэнэ цуврал алуурчин 5 жилийн өмнөх дэлбэрэлтийн үеэр нас орсон хэмээн тэмдэглэн үлдсэн байдаг учраас нэлээд төөрөгдөл үсгээд байлаа.
Нөгөө талаар өөрийгөө алуурчин мөнгө зарлаад байгаагаас нь болоод олон нийтийн дунд гадаа чихрийн алуурчин үнэндээ амьд байж болжгүй юм сэжиг төрөд эхэлдэг. Суян үйл явдлын эрен тойрныг эргцүүлж ахлахаас цуврал алуурчин хэрхэн нас орсон талаар лавлах ба ахлахын тунд би тэр 5 жилийн өмнөх дэлбэрэлтээр санаж байна. Хэргийн газар очиход бүх зүйл үн султлоо шатсан байсан тул ямар ч хүний зогц бүрэн үлдээгүй байсан. Тэр үед алдартай гэмт хэргийн сэтгэл зүйч Оо Хинжээ гихүн сүйт төсгөөг цуврал алуурчны гарт алдсан бөгөөд тэр хүн ч мөн тэр ослын үеэр маш хүнд гэмтэл авч тэрнээс хойш усан тайсан чулуу шиг ямар ч сураг чимээгүй алга болсон гэж хэлв. Эдгээрийг сонсоод Суян хэргийн талаар интернетээс дэлгэрүүлэн судлаад үзтэл яалтчгүй түүний санаанд сүүлд уулцсан нууцлаг хүн тэрхүү алдартай гэмт хэргийн сэтгэл зүйч Оо Хинжээ гихүн байж болох мэт санагдав. Тэр хүн мөрдөн шалгах багийн шилдэг гэмт хэргийн сэтгэл зүйч байсан бөгөөд хэргийг илрүүлэх амжилтын хувьд 97% байдаг гэжээ. Тэрээр тухайн үед гадаа чихрийн алуурчныг ил тод өдөөн атгаж сорж байсан тул өнөөх нь хайртай бүсгүйг нь бүрлэгж хариугаа авсан юм уу да янзна. Суяны таамгаар манер тэр ослоос хойш тэрэгцэр дээр суух болсон мэт санагддаг. Төд удалгүй Суян зориг гарган Оо Хинжээ гэж таамаглаж нөгөө нууцлаг эрхэмдэр очиж дахин уулзахаар шийддэг. Гэвч энэ удаа нөгөө хүн нь хаалга нээсэнгүй. Суян жаргаа орж хаалганы камерт хандан хэргийн талаар таамаглаж шинэхэн мэдээлэл болох хэргийн газар тэр өдөр нэг такси удаан хугацаагаар зогсож байсан тухайга хуваалцдаг ба анх эрэхтэй бүдүүлэг зан гаргасныхаа төлөө бүр уучлалгууж байгаа нь харагдана. Суян хэлэх үгөө дуусгаад тэндээс явах гэж байтал нөгөө нэг нууцлаг ноётон маань хаалгаа найм үн нүур царайгаа илчилдэг ба Суяны таамагласан ёсоор тэр хүн үнэхээр домогт гэмт хэргийн сэтгэл зүйч Оо Хинжээ мөн байв. Энэхүү үйл явдлаар киноны маань 1-р анги төгсдөг. Киноныхаа дараагийн ангийг эхлүүлэх юм та нартаа сануулах нэгэн чухал мэдээ байна. Sky Media болон Go Plus-аас Disneyland хүргэх кино урамшууллаа зарласан байгаа билээ. Энэхүү урамшууллын хүрээнд Ray-Ban Meta, Wayfarer Gen 2 нүдний шил, Nintendo Switch 2 дээр нэмээд Marshall Major 5 чихвч зэрэг бэлгүүд мэдээж супер бэлэг болох Шанхай Disneyland руу гэр бүлээрээ аялах хэрэг гэх мэт олон бэлэг та бүхнийг хүлээж байна. Урамшуулт амрахтын тулд та Sky Media болон Go Plus-аас хүссэн кино багцаа идэвхжүүлэн мөн төлбөртэй кино үзэх бүртээ эрх цуглаж урамшуулт оролцсон. Таны урамшууллын эрх их байх тусам бэлгийн эзэн болох магадлал нэмэх тул цаг алдалгүй боломж ашиглахыг зөвлөе. Багц идэвхжүүлэх кино түрээслэх зааврыг description хэсгээс давлаарай. За одоо бүгдээрээ киноныхаа 20 дугаар анги руу орцгоё. 5 жилийн өмнө чухам ямар үйл явдал болж өнгөрсөн бэ? Нэгэн үзэсгэлэнтэй бүсгүй гойжгоод найз залуутайгаа уулзахаар догдлон суух ба такси барин тавлсан газар руугаа яарна. Гэтэл түүний суусан таксины жолооч нь илүү өглөж найз залуутайгаа уулзах гэж байгаа мэтэргээд яри өдөд тунлаа шүү. Үзэг солигдоход нөгөө шилдэг гэмт хэргийн сэтгэл зүйч Оо Хинжээ машина барин хордлох ба найз бүсгүйтэйгээ холбогдож чадахгүй байгаа бол их сандарч байгаа нь харагдана. Улмаар мөрдөн байцаагч Хааюнтай холбогдож найз бүсгүйнхээ байршлыг тогтоолгож авлаа. Байршлаар нь яваад очтол зам тээврийн осол гарсан. Дээрэс нь хаасайгүй машины түлш асгарч галгарч эхэлж буй тун аюултай нөхцөлд түүнийг угтан ав. Тэрээр осолд өртөж хүмүүсийн байдалтай хэвтэх машиныг олоод очтол тэр машин дотор найз бүсг нь ухаангүй байх ба мөн хэн нэг с ิจ гтэй итгээд хэргийн газараас болт хордлох хийж үг олж харддаг. Оо Хинжээ тэр итгээдийг гал нээшүү юмээс хүрдүү зогсонгуудаа найз бүсгүүдээр яаран өчтөгч машины хаалгыг гаднаас нээх боломжгүй. Дээрээс нь тэнд удаан байвал талаар урссан шингэн түлш нь юу юугүй гал авалцах төхөж дэлбэрэлт үсгэд ойрцсон байлаа. Гэвч Хинжээ хөргөлтөө найз бүсгүйгөө орхиод явж чаддгүй ба улмаар шингэн түлшнээс үүдэлтэй маш хүчтэй дэлбэрэлт үүсч найз бүсгийнх нь байгаа машин тэр чигтээ шатан Хинжээ ч өөрөө агарч идэгцснээр маш хүнд бэртэл авсан нэнэж. Үзэгдэл одоо цаг руу шилжчихэд эгийн дүрээс Суяны өмнө илчилсэн гэмт хэргийн сэтгэл зүйч Хинжээ түүнийг хэргийн газрын ойролцоо харсан таксины хадлаар дэлгэрэнгүүд үрслэн ярьж өгөхийг хүсдэг. Суян ч ослын газрыг дахин шалгаж байхдаа цугласан хүмүүсийн цаахан талд нэг такси нэлээд удаан зогсож байсныг сэргэн сансан ба тэр таксинаас огт хүн бууж ирээгүй. Арын суудалд хүн байсан ч гэсэн хэн гэдгийг мэдээгүй байжээ. Удалгүй Суян сониуд зандаа хөтлөгдөн Хинжээд ойртож нүднийх нь урдуур гараа савчуулан эцэст нь түүнийг хараагүй болсон гэдгийг олж мэдлээ. Гэсэн ч Хинжээ Суяныг хүүхчиг ажиллагаа боль гэж хэлээд хараагаа алдсанд сонсголоороо бүхнийг мэдэрдэг хэмээн тайлбарлана. Суян 5 жилийн өмнө хэргийн зах цугаас судалсан тул тэр таксиг өмнөх алуурчинтай холбоотой гэдэг таамаг нь Хинжээд итгэл төрүүлж болох юм хэмээн санаж та намайг хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасагт оруулаад өгвөл энэ хэргийн араас би эцсийн хүртэл явъя гэд аав тайлаа. Гэвч Хинжээ түүнийг шоолж надад тийм эрх мэдэл 없оо харин чамд тийм аюус чадвар байгаа юм уу гэж байна. Үнэн хэрэгтээ Суян яагаад тэр хэцүү газар руу орох гээд байгаа нь шалтгаантай бөгөөд тэрээр ээжийг нь дайраад зогцсон хэрэгтнийг олохын тулд цагдаагийн мэргэжлийг сонгосон аж. Тэрээр энэхүү үнэн учраа Хинжээд хэлсний дараагаар маргаашнаас нь хүнд гэмт хэргийн төмөр хатагтай Хааюн түүнийг тасагтаа төр хугацаагаар томилон ажиллуулахаар болдог. Нэр ахлах мөрдөг Хааюн нэгч болбоос нөөгдмөл амьдралаар амьдрагуулсан Оо Хинжээгийн цорын ганц холбоотой гэж байгаа. Суяныг тэднийд ажиллахаар болсныг сонсоод тентгийн их цаантай эрэгтэй мөрдөгчд бас нэлээд бухимдаж хамаг хараалаа барж байгаа нь харагдана. Удалгүйтэд гадаа чихрийн алуурчин гэж өөрийгөө зарлаад буй итгэдийн гэрт нэжлэг хийсэн тайлагийн хурлаа хийх үеэр Суян хогчдын зураг дундаас нэгэн эмэгтэй одтой эмгийг таниад үүдний самбар татсан алга болсон бүсгүйн зурагтай таарч байгааг нөгөөдөө хэлж өгдөг. Нөгөөд нь Суяныг шинэко болохоор ихэнтэй итгэхгүйсэн ч зураг тууцыг авчирч харуулсны дараа түүнийг үнэхээр жирийн нэгэн биш гэдгийг ойлгож авна. За тэгээд ой тогтолтоороо өөрийгөө баталсан Суян маань нэг хэсэгтээ ажилтайгаа ойрхон газар өрөө түрээсэж амьдрахаар болж байгаамаа. Маргааш нь Суян шүүхэн шилгээний үндэсний хүрээлэнд багийнхантайгаа очиж үзтэл өөрийгөө алуурчин гэдэг байгаа нөхрийн алгын зэвсэг болох алхан тогтоогдсон цусны толгон сүүлийн 48 цагт үүссэн гэмээр маш шинхэн байгаа нь тогтогдов. Мөн Суяны одтой эмгээр нь таньсан сургаггүй алга болсон эмэгтэй үсний ДНХ нь уг цусны толботой таарч байгаа гэдгийг хүртэл илрүүлжээ. Эндээс мөрдөгчд одтой эмэгтэй бүсгүйг амьд байх магадaltaй хэмээн таамаглаж мөн байцаагдж буй Син Хуан гэх нөхрийг цуврал алгын жинхэнэ тархинд биш байж болох юм хэмээн сэжиглж хэлдэг.
Тэднийг цагдаагийн төв офистоо эргэн ирэхэд бүр том дарга нь хаяа нахлахыг олж хараад эрэгтэн хэрэгэ хүлээчээд байхад хурдан прокурор шилжүүлэхгүй юугаа хийгээд цаг алдаад байгаа юм дээрээ загинж битв шүү. Мөн нөгөө өөрийгөө алуурчин гэдэг байгаа галзуу нөхөр зөвхөн хаяа хатагтаатай уулзна гэд маяглаад байж идэг ба хаяа нахлагч Сюонийг дагуулж байцаалтын хөрөөнд ордгоо. Хаяа ч одоо хэрэгтэнтэй нүүр тулмагцаа би чамайг анхандаа хэрэг дөөрэж үлддэг шалахгүй нөхөр гэж бодож байж үүндээ уучлалт үсье. Гэтэл чиний алхан дээрээс амьдууж магадгүй өөр хүн цус олдлоо. Тэр хаана вэ гэд гэрээс нь олсон хамаг зургаа өмнө асгав. Гэтэл нөгөө гар нь галзуу юм шиг инээснэ. Нугааг та нар олох ёстой. Хилчгүүл хэтэрхий амархан сонирхолгүй штэ гэж мангартаад ундаг ба эгч түүнийг заамдаа тамга чадлаараа сүрдүүллээ. Удалгүй мөрдөгчд 90 газрыг 20 км-ийн радиус багтаа наривчлан шалгаж эхлэхэр болдгоо. Төрөн байцаалтын өрөөнд хаяантай хамт орсон Сюон байцаалтын үеэр сэжигтнийг ажиглаж байхдаа нэг зураг руу сүрхүү хэлэмгийн харсан гэдгийг санаад нөгөө өдөө дуулгадаг ба тэр зураг нь нэг тийм үйлдвэрийн байрны гадна байгаа мэт харагдаж байв. Гэтэл байцаагчгүй Синхуаны гутлаас шохооны өрөм гэхээр олцсон мөн түүний аав нь хэргийн газраас 15 минутын зайтай орших шохон чулууны үйлдвэрийн эзэн болж таарлаа. Ингээд мөрдөгчд ухаан жолоогүй тэр үйлдвэрийн зүг хөлгийн жолоо залдаг ба үйлдвэрт очиод нэвтрэх гэтэл таг цоочтой газар байж таардаг. Улмаар үйлдвэр рүү орох боломжтой цорын ганц орчин жижигхэн агааржуултын хоолой байдаг ба хамгийн туранхаагаараа Сюон багтахаар байлаа. Сюон ч одоо тэнэг зориг гаргаж холбоо барих төхөөрөмж зүгээд сайн дураараа орохоор болж байгаа юм. Тэр хоолой нь амар бохор аалзны тороор битүү учигдсан. Дээрээс нь харах марахгүйгээд үнэндээ л шант сорихоор байлаа. Яжид л зойрын давхар учраас холбоо барих төхөөрөмжөөр багийнхантайгаа олигтой холбож чадахгүй. Евэр нь бол ямар ч чигдүүлэггүй бор зүрхээрээ өршлөхөөс өөр аргагүй төрөв. Нээрээ нөгөө гэмт хэргийн сэтгэл зүйч асан чинь энэ хэдийн үйлдэлийг бас давхар сонсоод сууж байдаг юм аа штэ. Удалгүй Сюон сохроор явж байтал нөгөө агаржуултын хоол нь хэтэрхий хуучирсанд бол түүний жинг даалгүй нурж унан Сюон доош унава. Газар дунагцаа мань хүн хэсэг гухан алтлаа. Гэвч Сюон хоормогцоо би одоо энд ингэж бууж өгвөл ээжийнхээ хэргийг илрүүл чадахгүй штэ хэмээн өөртөө шивнэх ба. Гэнтэл нөгөө тал түүний шивнийг сонсоо сууж өө хинжээ ам нэхэн дээрээ. Энэ ахын сонсдог төхөөрөмж маань нөгөө өдөг мөрдөгчдийнхөөс хамаагүй про юм байна шүү дээ. Ах хэлэхтэй гэж байгаа. Чи одооноос миний зааварчлагыг дагна. Бос чадах нь уу гэд асуудал. Сюон чихэндээ ч итгэсэнгүй. Улмаар ахын хоолойг тань өдий хүртэл чимээгүй сонсч байсныг нь гайхаж эхэллээ. Гэхдээ л Сюонд энэ түнэр харангуй нөхөнд түүний зааварыг дагахаас өөр сонголт байна гэж үү? Улмаар тэ тоорондоо уйлдан ажиллаж эхэллээ. Хинжээ ах Сюоныг сонсох, үнэрлэх, тэмтрэх мэдрэмжээр тул ашиглахыг зөвлөх ба түүнийг алхах бүрд нь гарах чимээг чихвчний цаанаас анхаарлаа сонсч байв. Аалзны торгуу эсгээр хан тогшиж явахыг зааварчлах ба гинэт нэг хүндий чимээ гартал хинжээ тэрийг нь хаалга байж магадгүй гэж хэлдэг. Сюон ч зааврын дагуу бүх хүчээрээ хэд хэдүүлэхэд нэрэл тэр нь хаалга байж таардаг ба удалгүй хаалга нэгдэж Сюон өөр нэгэн тоос бүжгэнсэн ялзарсан үнэртэй харанхуй өрөө рүү нэвтрэн оров. Хинжээ энэ мөчөд түүнд дахин нэгэн заавар өгсөн гэрэл асаах товчийг дарахаас өмнө нүдэ хэлэх байлаа. Зөвхөн өөрийг нь зөвшөөрөх үед л нүдэнэ хэмээн тушаах ба түүний харах зүйл нь юу ч байж магадгүй учраас хүүхэн хараага анхны нөхцөл байдлыг бүрэн ажиглахад дасгах хугацаа хэрэгтэй байдаг гинэ. Айхтар гэж. Өрөөний гэрлийг асаасны дараа Сюоны хинжөөгийн завраар нүдэ айжмаар нээх ба бүдгхэн анивчих гэрэл тэрээр маш аимшигтэй дүр зураглалыг олж хардаг. Нүднийг нь өмнө тааднаас олон тооны хар уутанд хийж дүүжсэн цогцнууд өлгөөтэй байгаа харагдлаа. Сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй байсан ч тэрээр айсандаа хашгирч юу хөхөө мэдэхгүй сандарч твтэн шүү дээ. Харин хинжээ түүнд зөвхөн хэснийг нь дагахыг сануусаар байв. Сюон түүний зааврын дагуу алхамаар урагшлаа. Түүний харж яваар энэ газар нь яг л үзэсгэлэнгийн танхим шиг байв. Өрөөний голд нэгэн сандал байх ба хэн нэгэн өөрийн бүтээлүүдийг толдон харах зорилгоор байршуулсан мэт байв. Тэгж байтал гэнт таацны зуралтаас шороотоос унах ба хинжээ энэ чимээг сонсоод барилга нуурах гэж байгааг мэдрв. Тэрээр Сюоныг яаралтай тэндээс гарахыг тушаалаа. Гэвч Сюоны толгойд амьд үлдсэн байх магадaltaй эмэгтэй гэнт бодогдож эргэн тойрны ажилтал үйлдвэрийн том угаалгын машин дотор амьд хүн гацсан байхыг олж харддаг. Энэ үед тэр алсаас удирдагч хинжээ ахын тушаалыг үл тон хөөргөлтөө эмэгтэйг аврахаар зориг шулуудав. Сюонийг дандаа сэтгэлийн хөдлөлтөд авдаг гэд хинжээ нэлээд бухимдаж байгаа нь харагданаа. Эцэст нь бусд мөрдөгчд яаралтай аврах ажиллагаа явуулж барилгыг нурхаас өмнө Сюон болон амьд үлдсэн хөрөгчийг олж чадлаа. Энэ үнтэн явдлын дараа Сюон өөрийгөө Хаяон ахлахтаа батлан харуулж Хаяонч түүнийг хүлээн зөвшөөрсөн юм. Гэвч Сюоны амийг авран хамгаалсан хүн чухамдаа хинжээ байсан юм шүү дээ. Энэ удаа тэд Синхуан цуврал алуурчны хэргийг хамтран илрүүлж чадлаа. Нэг нь харах тогтоох өрөмж чадвартай, нөгөө нь сонсох мэдрэх чадварын туйлд хүрсэнтэд цаашид хамтран ажиллаж өөрсдийн трама болсон хэрэгүүдийг ард гарч чадах болов. Хэргийн газраас буцах замдаа Сюон чихвшээ зүүж ханжаагаас яагаад өөртөө тусалсныг лавлан асуудал ах үйлж байгаа юм. Яах вэ? Чамаагаас өөрийгөө өрөвдсөн юм. Чиний үүрэг дууслаа гэж хэлдэг. Маргааш нь хүнд гэмт хэргийн мөрдөн байцаалтын удирдлагууд хэвлийн хурал зарлаж алуурчин Синхуаны цуврал хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч байлаа. Гэтэл сурвалжлагчид сонин зандаа хөтлөгдөн уг хэргийг 5 жилийн өмнөх гаатай чихэр үлдээдэг алуурчны хэрэгтэй холбоотой хэсгийг асуухад цагдаагийн газрын дарга энэ бол дуураймал гэмт хэрэг. Алуурчин нь хуучин аллагын хэрэгүүдийн талаар мэдээлэл цуглуулж өөрийгөө дадлагжуулдаг сэтгцийн өөрчлөлтөө хүн хэмээн хариулв. Хаяон ахлах үг хэлхийг оролцсон ч дарга нь микрофоныг түүнээс олдуулан гаатай чихрийн цуврал алуурчин 5 жилийн өмнө дэлбэрлэлийн үеэр нас орсон хэмээн олон нийтэд мэдэгдэв. Гэвч сурвалжлагчид цагдаагийнхнаас лавшруулан асуулт асууж баттай баримт байгаа мó хэн нотлох юм гэмт хэргийн сэтгэл зүйч хинжөө ер нь амьд байгаа мó өгсөн юм уу гэдгээр түмэн янзын асуулт дэгдэгдэгч цагдаагийн дарга бушуухан шиг хэвлийн хурлаа өндөрлөв. За тэгээд нэг том хэргийн ард гарсан тул хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан хамтдаа баяраа тэмдэглэхээр гарцаах юм байх уу?
Харин энэ дунд хаяа нахлах байсангүй. Игч энэ хэдэд хүснээрээ идэж уу гэсэн шиг картаа үлдээгээд өөрөө болохоор уу хинжээ ахтаа уулзахаар явсан юм байна. Тэрээр очиод хинжээгоос асууж байгаа. Сион юу н хэрвэн гэхэд ах хариуд нь үгүй яах вэ? Нэг сайн бол биш л юм бэлээ гэж байдаг шүү. Тэгсэн хаяа нахлах. Тэгвэл тийм мууч бас биш гэсэн үг үсттэй. Ингээд гата чихрийн алуурчин юу н амьд болов хэмээн асууна. Хинжээ хариуд нь тэр хэрвээ амьд бол хизээ нэг өдөр гараад л ирнэ хэмээн таймнаар хариулж байв. Үзэг солигдоход цагдаагийн газрын ажилчдын хувцсуулгаар өөрөө нэгэн үл таних этгээд нэвтэрч байдаг ба тухайн үед алуурчин Сиохоныг хариуцсан цагдаагийн ээлж солигдох үе таардаг. Тэгсэн тэр үл таних сэжигтэй этгээд дараагийн ээлжинд гарах цагдаагийн хувцсыг олж өмсөнгүүтээ камер торигдож юу Сихон руу ороод явлаа шүү. Ер нь бол энэ үл таних этгээд алуурчин Сиохоныг цааш нь харуулахаар шийдсэн энэ ажээ. Түүний гитарын утас гаргаж ирэх мөчөд Сихон үнэхээр айсан харагдах ба нөгөөх нь зүгээр л түүний өдөөс инээмсэглэн зогсоно. Бодлого хаяа мөрдөгчдөгөө Сиохоныг байцаагаар яваад өнөөөх нь гитарын уцаар хоолойгоо ирчүүлсэн тул шалаар нэг цус алдаж амьсгал хураасан байдалтай болдов. Нэг хэргийн араас нөгөө хэрэг ундардаг тавилантай юм уу та. Яаралтай хэргийн газрын үзлэгээр Сиохоны аманд гата чихэр хийсэн байгааг илрүүлв. Гэтэл яг энэ үйл явдлаас 30 минутын өмнө Сион офс тэрх үеэрээ тэрхүү сарвчтай малгайтай үл таних хэрэгтэйтэй таарсан байдаг бөгөөд мэдээж Сион тэр хүн нэг л хачин санагдсан байгаа юм. За ингээд кино маань цаашаа улам сонирхолтой болж явж байгаа зү. Та бүхэн энэхүү Tell Me What You Saw хэмээх онц сонирхолтой олон киногаа бүрэн ихээр нь Монгол дуу оруулалтаагаар үргэлжлүүлэн үзэх хүсвэл Sky Media-гийн Hot Series болон Go Plus-ийн Best Plus багцыг идэвхжүүлэн үзээрэй. Нэр нь Disneyland хүргэх кино урамшууллын хүрээнд Evan Meta Wayfair Gen 2 нүдний шилний эзнийг Sky Media Go Plus-ийн Facebook хуудасаар 2 сарын 23-ны өдөр лайваар тодруулна гин шүү. Мөн Hot Series багцаа идэвхжүүлээд Hollywood кино багц бэлгэнд авч Disneyland хүргэх кино урамшуулалд оролцох улам олон эрх цуглуулж олон бэлгийн эзэн болоорой. Дараагийн дугаар тухай орохтол лайк болон subscribe дарахаа бүү мартаарай.